Инвестор MN сайтаар гарсан зарим нэг мэдээллүүдийг харахад дээгүүрээ асуудал аль хэдийнэ шийдэгдсэн нь илэрхий болж байна. За жишээ нь хөрөнгө оруулалт татахын тулд Монгол улсын геологийн мэдээллийг интернетэд байршуулах төслийг эхлүүлээд одоо дуусж байгаажээ. Монгол улсад нууц гэж юм байхгүй болох нь тодорхой. Дурын хятад Монгол улсын эрдэс баялагын нөөц байршлыг мэдэж аваад тухайн сум орны засаг даргад хэдэн цаас өгөхөд л хүснээ шийдүүлээд авах боломжтой болно гэсэн үг. Ноён уулын салбар хандгаатын ам баруун зүүн хараа орчимд хятадууд асар том драгер байршуулчихсан гэрээ голыг бохирдуулж явахыг бид олон нийтийн сүлжээнээс харсан. Тэнд тийм зэлгүүд газар уул мод балар шугуу дотор алт байна гэж тэд яаж мэдсэн байх вэ гэчлэн асуудал гарч ирнэ дээ. Энэ нь төрийн нууцтай холбоотой ажилтнууд мэдээлэл зардагтай шууд холбоотой юм. Одоо бүр байжгаад энэ бүх мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулахаар болж байгаа бөгөөд үүнийг гадаадын хөрөнгө оруулалтыг татах оновчтой арга хэмээн нэрлэжээ. Монголчууд бид тайван амгалан суух боломжгүй болж байгаа юм байна. Үүнээс гадна ноён уулын асуудлыг дээгүүрээ аль хэдийнэ шийдчихсэн байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Батхуугийн өгсөн ярилцлагад популистууд, эх орончууд төрийн бус байгууллагуудын тодорхой хэмжээний нөлөөгөөр тус ордын үйл ажиллагаа зогссон. Одоогоор манай яам Centerra Gold компанид тус ордыг ашиглах гэрээний төслийг боловсруулж өгөөд байна. Тун удахгүй гэрээний төслийг Centerra Gold компанид гардуулж өгнө. Улмаар хоёр тал хэлэлцээ хийн. Бид энэ төслийг энэ онд эхлүүлж оны эцэс гэхэд үр дүнг нь харахаар ажиллаж байна хэмээсэн байна. За тэгэхээр Монгол Ардын намын өнөөдрийн энэ их дуулууртай с ижиг үхий нам гүн байдал бол ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх залдан болох нь харагдаж байна. Түрүүчээсээ ноён уулыг ухах асуудлыг аль хэдийнэ шийдчихсэн байна. Одоо тэр шүүхтэр гацаагаад байгаа инээдэрээ бол зүгээр л цаг хожигсон арга болж таарлаа. Energy Resource компани маш олон жолооч ажилд авсан шинээр маш том кемпүүд барьж байгаа гэх мэдээллийг их сурвалжууд мэдээлж байгаа зэрэгээс харахад ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эрх баригчид бүх фронтоор нэгэн зэрэг дайрах барбараасоо төлөвлөгөө бэлэн болсон нь илт байна. Борооны өмнөх нам гүм гэдэг шиг байж байгаад ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс амтны хөдөө гадаа явж амралт зугаалгын цаг эхэлсэн наадмын үеэр л ерөнхий давшилт эхлэх болов. Ноён уул таван толгой stand by хөтөлбөр. Цаашаа юу байж болох вэ?